자, 은희스거기보다 몽골아니 비 몽골아에서 그리운 그룹 되게 따라서 나니보다 헤테스 술전들 두고 대위 됐잖아. 단 두고 그 이제부터 너보다가 어떤 담을 적순들의 이름은 시작서로부터 우리 길었으면 뭐 이길어서 소문 하다 팀 이름 유도되나 어떤 은희 대화물을 위하다 오다서 한번 찍는 도르고 외가 됐으면 어떤 그것 어떤 음전들을 붙이죠. 어떤 이거 대위 됐잖아. 자, 은희 대화가로 위하다 쓴 것을 탐지나 은호소 되어야 선치주고 대화에 몽고도 몽기노치라 나도 맹간 도목치기도 그것 더러 이스를 못 받을 거야. 어쨌든 받고 맹간 도미 뭐 동시도 그러고 위어 기술 좀 받고 가서 예스트 모두 봐라. 예리 좀 야슨 김지든 혼나스 모두 예스트 모두 혼나스 예스트 나사라 혼나스 그러기 기술이 들었죠. 예링글지 호랑 와차가 아톰네 domda uhuchirten domda soda 이거 저시험치가 모소도다 야선치 야단 무드르хэртэй анчхан миний ön хөргөөр зогсохгүй дүү юм чин дуулаад хийх хүчрээр бол жумдон гацгаа дүү юм чинэнэг үлэг хоолыга жолтоолсяга хүмүүсүүдээс сэстэн хөргийн хэмжилнэ харин үнсээ би нийгмийн харин үнсээ одоо би өөрийн айлвагаан зориулж байгаа нэг хайрлагыг батсимаа та нар минь одоо илүү хүн дамжуулаад өгнө үнүү гэхэд одоо юу гэнэс найгаад их удаа одоо нэмэга алдаг юм байвал алдаг байлгүй да яах вэ яадаг байлгүй да хөсөөгүүд юм нь одоо илүү хүн дамжуулаад өгнө би бол ган бүх гэдэг юм аа миний хөсөөгийг тат дамжуулахад одоо тийм л их хөрөд учиртай аргат хараг байлгүй да домдод хэлдэг үнэн үг хэлж болохгүй гэсэн тогтоол байхгүй. Үнэн үгийг бол одоо хаач хөндөж ямар хөндөж хэлнэ. За би энэ дараатнууд симаа одоо таад ингээд шийдвэрлэж өгөхгүй наашин жаасан хэлчихэд намайг одоо наашин жаасан дөөшин жаасан бомбог шилж шиг ингээд надаар надад хийгээд явуулж одоо сүлжээнд орон томонд нийтлэе орон томны төсөлжиж учрыг шийдвэрлэе гэсэн Тэгэхгүй л хэлж байна. Намайг жагаа ялгсан шиг магтаж яхан буян мэдүүлдээр би ямар ажил хийдгийг мэдэж юм ба гэж асууж байна. Би тэгээд одоо та ямар ажил хийдгийг мэдэж байна гэж хэлжээ. Тэгээд ч одоо домдод ирээд үнэн үг хэлж болохгүй, үнэн боттой учрыг нийтэлж болохгүй гэсэн тогтоол байхгүй. Сүлжээний тогтоолдоор яг тийм тогтоол байхгүй шүү дээ. Тэгээд хэлсэн чинь бол одоо чи шиддэг үгүй дараа нь чимээ мэдээ гэсэн шиг маягтай байна. Тэгээд одоо би ч үл хийгээ хийнэ одоо нэгэнтээ тогтолсон. Одоо энэ 11 сарын 1-ний хүртэл одоо учрыг шийдвэрлэж өгөхгүй би нийтнэ. Одоо намайг бариад авдаг байлгүй үгөөс мөр намайг нуучаар алт юм уу одоо тийм аргамжаана. Намайг барьж авъя гэдэг одоо нодий алавдаад нодий хуураад тийм амархан хуруу тавд дийлгүй алавдаад даруулчихгүй гэнтэнд авч харж байгаад алавж байгаа даруулж хороо тарахгүй бол тийм би өсөө үнэн боттой учрын чинь би хөдөө хаа өгрөөд ямар ноёнэдэл төрөөл ямар байцаасын дээр төрөөл би хэлдэг байна. Үнэн боттой учраа ярина. Өдөр би хэлчихгүй. Миний амийн аваад одоо авахс магадгүй. Ийм олон үнэ өх хашиг зэрэгтэй холбогдож байгаа учраас юм да. Манай дараа нь нар гарсан учраас бол одоо би бол ханамжгүй. Одоо жишээнүүс одоо ялгавтарч та. Одоо нэг хүн үний ёсны төлөө томцсон үний цааш өөр явж байгаа үний алчаад өргөд хөдөн сойр асар өгөөд учрыг шийдвэрлэж ин гэдэг юм бол байшгүй өргөө. Би алгасан дараа бол асар авахгүй. Илэрмэн байдуудын эмийн авна, эмийн эмарын толно. Миний эм нас бол одоо дөгөр нэг ардын шимшаад улсын хэлийг гажуудаа явдаг үнэ эмаар гадуус нэг 10 баяр томчин маяг бодож байна. Тэр хөдөн сойр асар юм уу? Хөдөн жон том жоосоор олчихгүй гэж бодож байна гэж. За энэ бараа томчинд хүний мөргөний дээр зарсан тэр үнийг бол аллаа гэж хэлсэн. Алс юм уу?
дотор газрын хүний талаа таваач бодох юм уу би үл идэхгүй да. Би үл хоол ясууд тэгээд хөлөөл болтдог юм шээ. Шийдвэрлүүлэхээр хэрэгтэй. Үнэн боттойгоор нь олон түмний мөхөж болохгүй. Ингэж бодож байна. Би үл идэх сэжигч одоо юу муу санаатай болсон. Элава учрыг явуулдаг бүрл үнэн боттойгоор нь юу нүгсээр өөрийн нүдээр үжигэд гэрчил нүгсээр тийм хотлог нүнгүй юм юу би үл идэхгүй. Ямар нэг бичигдэр нь яаж бичээд тамгаан дараа алам тамгын дараа явуул мөн төр гэж төрийг бидэхгүй. Үнэн бодтой байман жил сайн бол. Ямар өрхтэй үний өссөн үг нь бодтой боддийлгүй тэр жагаа ярьж байгаа юм. Ихсэргийг одоо Монголоор ярьсан хэргийн өнгөрөлтийг хятад авчруулснаа нэг бол одоо хятад сүлжээндээр төгөөд тавийг бодж байна. Тань төгөөгүй үеийг бол нөгөөдөг одоо тамалж авсан тэр арим шарх сарвууд одоо бүрий ижрээсэн юм уу ижрээхээс өмнө одоо тийм арим юу байна. Одоо энэ хэвхамл би одоо уулаас амбалж яхан дургоо байгаад байсан юм аа. Одоо тэгээд одоо энэ хэмжээнд дэр үзсэн чи одоо би бол тавийг бодж байна. За өний таваагаар би одоо төсөнд туслал тамчнаа энэ усуудыг яасан ч зүгээр хэвгүй. Монгол очраа надад мянган том өгчгөл өгөөд тэр ийсээ хөрөг үл балахгүй. Хэжээдэн балахгүй. Мянган том юм уу томшуур төгрөгөө үеэл хийсээ өгчин балахгүй болохоор ярьчмал байгаа. Ярих юм яасан таажиноо таандамин. Ажлын ажил хүсья ханастаа. Хайргийн чин сайхны хүсья. Элдэгтнэрэн байгаасай миний хартамусууд минь. Датагол би бас л нэг хийсгэрийг сан тухай жалгаад ярья. Ийвэн таныг бүр одоо жилийн болон улстай хуулиар ингэж байгаа би байна. Үгүүд юм шүү жилийн уул жигсэн юм аа. Тэгээд чимээ сонсох юм бол 10 сарын жолоонос хамаатал Египтэд ирээд ийгчнэ. Яасан бэ гэвэл шаашаан хийгсэн юм. Шаашаан хийгээд аа явсан байх мэдгүй хэлж байна. Дараа нь бид мэдгүй юм аа гэж хэлж байна. Яаж их зэрэглээ халамгийн хүмүүс болоод амрын амгаалч болно гэж ярьсан. За энэ хоол хэрэгжүүлэх зэтэд одоо хяналт тавьдаг тийм нэг аламгар байна. Босдор хоолойж ингэж байна. Тэр аламгарын эрхлэгч мөрөн гэсэн байна. Тэр өнөөл ингэж ярьсан. Танай нь учрыг үлж болчихж яваад бол нэгэнтээ олгоолсон хөдөн байгуул олгоолсон хурлыг хийгээд бол шийдвэрлэж гэнтэй тогтоод боттыг хэрэгжүүлэх нь бол одоо гартаж авсан нь бол одоо Шилэнгол аймгийн татвар ямар болчихжээ тэд дараах Хуан Шэнли гэсэн гартаж авчаа. Нөгөө гартаж авсан хоёр хүн нөгөө нэг нь бол одоо Шилэнгол аймгийн дом тэрний шүүхрaanаа тэд дараах мөрөн гэсэн гартаж авчаа. Энэ хоёрын өрөөд бол уус үжилээ уулзаад бол хэрэг байх бай. Дахиад бол уулзаж дийлэхгүй гэж байна. Тэгээд тэр хоёрын нөлөөлөл бол Хуан Шэнлийн бол одоо би чамээ бол одоо би хэргийг даачилаа гартаж авсан хүн бишээ. Би чамээ бол сайн санаагаар дамжих гэсэн үнэ гэж хэлж байна. Тэгээд мөрний нь бол уусаахад бол одоо мөрн нь бол одоо ажил яруу тэр нь бол одоо цай яруу Юургусина яруу уцаан тасвал орог хийж байна. Жолоон дугаараа уцаан дараа тавьчихна. За одоо иймэрхүү шиг л байдалтай. За энэ учрыг хөргий бий үл дамжуулан гэсэн мишээ. Дамжуулах ёстой хүнээрээ дамжуулнаа. Дамжуулах ёсгүй хүнээр бол дамжуулахгүй. Би бол одоо хөргий гол басаар шийдвэрлээд байдаг. Нэгэнтээ шийдвэрлсэн ял хийсэн хүмүүсүүдийг хойл хэрэгжүүлж байгаа хүмүүсүүдээс ял нэхэмжилж байна. Тэднүүсэд ял оноо хэрэгтэй гэж шаардж байна. Тэгэхээр би өөрийн баян дамжуулъя гэсэн бишээ. Дамжих ёстой юм чинь дамжлаг удаа. Хоол яг дамжсангүй үшээс намайг дамжижээ. Шилэнгол аймгийн дамжирын шүүхрaanаас хоол цаашийн тусламж үзүүлдэг тэр улсын
тусламжийн мөнгөөс надад 3 том жос хүртээс юм аа. За тэгээд ингээд энэ 3 том жосыг өөр өгөөд одоо тэгээд тасгал амьдралын хэрэгслийг өгөөд амтсан. Тэгээд таарчаа. Тэгвэл тэгвэл одоо дэмис сонирхолгүй. Тэгвэл нэг 100 хөвшөө юм хөвшөөрөх шиг юм ханя өгсөн юм аа сүрэг гэж наанула. Тхолын өгнөөж энэ тэндүүл одоо дэмис сонирхолгүй. Би бол одоо авдаг төлөөрөө авнаа. Шийтгэдэг хүмүүсүүд ивэл шийтгэүүлнэ. Ийм санаатай. Миний зорилтоо шаардлага бол тодорхой. Сүлжээн дээр бас байна. Миний зорилго бол одоо дэмжүүлэх асуудлыг гэсэн үг байхгүй. Ядуурх нь бол одоо би хэдэн жил зарга хийгээд ядуурсан. Чи явдлын дээр гарсан дараа шахам төв болчоо шийдвэрлэх гэсэн бол би ингэж үйлээ үжиж хэдэн жил таньж байдгаан барж байгаа гэж явахгүй. Дэмжих ёстой юм чинь дэмжиж та. Шилтгаан бол одоо хөргийн хэлсээр гүжрээр шийдвэрлснээс болж ядуурсан юм чинь дэмжих ёстой юм чинь дэмжлэг удаа. За миний нэр Шилэн гол аймгийн нэг бүлэг жагсал сургуулийн алангар юм уу? Зүү хэмжээний нэг бүлэг хүмүүсүүд бол одоо жагсал сургуулийн алангар энэ төр бол одоо дөнгөд нэг сурвалжлагаа жагсал сурвалжлага хийхээр ирсэн хүмүүсүүдийг бол одоо дөнгөд аргах цагаад явуулж ийн өгсөөр бүлээж аваад учрын чухалчлаад хамаатай байгууллагада тусгаад өгөөд шийдвэрлүүлж өгөө юм бол байхгүй. За жагсал сурвалжлагын алангад орлоод бол одоо нэг бүлэг хөл амандаасаа хүмүүстэй таарна. За тэгээд уцраан шийдвэрлүүлэхээр хүссэн унчаад тэднүүстэй хэлээ бодож таад. Яаяа одоо тусгай адлын үний яллагуудаа үгүй үл яаж ирсэн ч болох юм чи одоо ингээд хөл амааднаа. Одоо уцраан тусгайхаар хүссэн чи одоо хөл амаарлаад л. Одоо иймэрхүү шиг л болчиход үнсэндээ. Манай бүлэг жарга хийгээд явдаг усууд бол одоо хийдлэн барцгаад жарга хийгээд явж ирэхгүй. Шилтгэхийн тайлаа багсаа уширдаар бид нь бас өдий хэдэн том юм уу хэдэн 10 том жолны мөнгөний өвчтөр бол бид нь бас ингэж явахгүй ш та. Энд чинь бол аим насаа цааж өөр хөдөлмөр хийгээ явж исэн хүнээ үний аваачаад өргөд хүүргүй төргээд явчаад ямар ч учир байхгүй. Энэ бол одоо даваахын трэйл хүлсэн учир болох юм аа. Тэгээд үгээд үнэн чанаа яа. Үний ёс байдгүй нийгэмдэгч явж байна.